Бид нар өнгөрсөн 4 дахь өдөр, 5 дахь өдөр, хагас өдөр Библийг уншсан тийм ээ. Онлайнаар. За тийм учраас бид нар бас өнөөдрийн номлолд бас өнөөдрийн өдрийн утга учир бас бидний зүрх сэтгэл оюун бод маань нэгэн бэлтгэгдээд ингээд явсан гэж бодож байна. Таны хувьд ямар байна? Бэлэн үү? Өнөөдөр бас бид нар яагаад Есүс үхлээс амьсан бэ гэдгийн утга учирыг ойлгоход нэлээд тустай зүйлийг бид нар хамтдаа Библиэс уншаад явсан. Тэгээд тийм учраас одоо бүгдээрээ үргэлжлүүлээд нөгөө уншиж ирсэн хэсгээ цөмөрөө цааш нь уншаад явна. Тэгтээ цөмөрөө эхлээд зүрх сэтгэлдээ бэлдээд нэг хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Та бод үхлээс амьсан эзэн, та үнэхээр үхлийг ялсан эзэн, та өнөөдөр тэр үхлийг ялсан хүч чадлаараа эрх мэдлээрээ та бидэнтэй хамт байгаа. Та бүгнийг захирч байгаа учраас тань талархъя. Тэгээ эзэн минь бидний оюун бодол, зүрх сэтгэл, бие махбодыг та яг одоо өөрийнхөө үг рүү хандуулж өгөөрэй. Тэгээ таны үхлээс амьсан энэ өдрийн утга учирыг бидний зүрх сэтгэлд улам илүү хүнзгий ойлгуулж өгөөрэй. Та үхлийг ялсан хүчээрээ бидний дунд өнөөдөр бас ажиллаач гэж гоё. Тэгээ таны үгээс сонсоход бидний сүнс сэтгэл санаа оюун бодол маань бэлэн байх болтугай. Тэгээ ариун сүнс таны гайхамшигтай нэгүүлсэнгүү хүч чадалтай оршихуй бид нар урьж байна. Та бидний дунд байгаач, та бидний дунд ажиллаач эзэн минь. Тэгээ таны өршөөд нэгүсэл авралыг бид нар гуйж байна. Тэгээ энэ сууж байгаа, сонсож байгаа хүмүүс эзэн минь танаас авралыг авах болтугай, танаас нэгүслийг хүртэх болтугай, танаас үнэхээр тэр уучлалыг аваад тэр баяр хөөр эрх чөлөөг мэдэх болтугай гэж би Есүс таны нэрээр танд энэ цагийг даатгая. Амен. Амен. За бид нар Лук номоос цуврал уншаад явсан. Тэгвэл одоо бүгдээрээ Лукийн сайн мэдээний номын 24-р бүлэг буюу сүүлийн бүлгээс Есүсийн амьдлалын тухай цөмөр уншъя. Лук 24. Харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ бэлдсэн ангилан үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнгөрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогч орсон боловч эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Тэднийг мэгдэж байх зур үзэгтэн гэрэлтсэн хувцастай 2 хүн гинэт дэрэгдэн зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүрээ газар хүртэл бүхийсэнд тэд та нар юунд үхэгсдийн дунд амьд нэгнийг хайна вэ? Тэр энд байхгүй амьсан. Галил байхдаа тэр та нарт юу альдаж байсныг санацгаа. Хүний хүн нэгүлт хүмүүсийн гарт тушаагдаж цовлогдоод 3 дахь өдөр нь амьлах ёстой гэсэн шүү дээ гэж хэлжээ. Тэд түүний үгийг санан булшнаас буцаж ирээд 11 шав ба бусдад нь энэ бүхнийг мэдэгджээ. Тэд бол Магдалины Мария, Йоанна, Яаковын их Мария нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд тэдний хэлсэн үг нь тэдэнд хоосон хов жив мэд байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. Харин Петр босож булшруугүй. Зогсоод дотогш харахад зөвхөн айланган давал үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар ирлүүгээ буцлаа. За, цөмөр хэсгээр нь уншаад явна. За, энд болохоор даваа гарагийн 7 хоногийн эхний өдөр буюу ням гараг өнөөдрийн бидний харуул харин еврей тооллын хувьд бол 7 хоногийн эхний өдөр нь юу лээ? Ням гараг. 7 хоног тэдний хувьд болохоор баасан бям гарагаар дуусдаг. Тэгээд харин бидний өнөөдрийн хэрэгэлдэг Григорийн тооллын хувьд бол яг энэ 7 хоногийн эхний өдөр маань ням гараг. Ням гарагийн өглөө Есүсийн үххийг нь цовлогдохыг нь оршуулгадахыг нь ажиглаад харж исэн эмэгтэйчүүд энэ цогцыг нь оршуулгад бэлддэг дахиад одоо түрхдэг тэр үнэртнүүдээ аваад булш руу очсон. Тэгээ булш руу очсон чи юу байсан? Уг нь бол тэр хадан булшийг цогцыг тавиад үүдийг нь таглаад маш том чулуугаар тагладаг. Яагаад гэвэл ойлгомжтой. Тэндээс үнэр танар гарна бас мал амтэн зэрлэг амтэн тийш нь оруулмааргүй байна. Бас хүү амтныг ч гэсэн оруулмааргүй. Тийм учраас маш том чулуу тэр үүдэн дээр нь өнгөрүүлээд тавьдаг. Тэгтэл тэр хадан булшин дээр яваад очисон чинь нөгөө том тийм амархан нэг хүн ганцаараа өнгөрүүлж чадхааргүй тийм том чулуу амийг нь тагалсан тэр чулуу
өнгөрүүлээд холдуулчихсан байсан. Тэгээд гайхсан эмэгтэйчүүд энэ юу болж байна гэдээ дотошоо орсон чинь харин гинэд гэрэлтсэн хувцастай хоёр хүн дэрэгдэн зогсож байсан. За энэ хэн байсан бэ гэхээр энэ бол тэнгэр элчнэр байсан. Тэнгэр элчнэр тэр эмэгтэйчүүдэд ингэж хэлж байгаа. Та нар юунд үхэгсдийн дунд амьд нэгнийг хайж байгаа юм бэ? Нэг өсөндөө Есүс үхсэн байсан, харин одоо бол амилсан. Энэ үхсэн хүмүүсийг тавьдаг энэ булшин дунд, энэ булшнуудын дунд оршуулгын газраас та нар амьд нэгнийг битгий хайгаад гэж хэлж байна. Яагаад гэвэл Есүс энд байхгүй. Яагаад байхгүй гэвэл амилсан учраас амилаад энэ булшнаас гараад явсан гэсэн. Тийм учраас та нар эндээс харин Есүс та нарт урд нь юу гэж сануулж ирснийг та нар одоо санацгаас. Юу гэж Есүс урдчлан хэлж ирсэн бэ гэвэл би олны төлөө амиа өргөх болно. Тэгээд 3 дахь өдөр дээрээ эхлээс амьлах болно гэж бүр Есүс өөрийнхөө ирээдүйд болох үйл явдлыг урдчлан хэлж ирсэн. За тийм учраас одоо тэгвэл та нар тэр үгийг сана гэж хэлсэн. Тэгээ нөгөөдөл нь Есүсийн тэгж хэлснийг санаад буцаад гайхаад явсан. Тэгээд тэд нар элч нарт буюу Есүсийн дагалдагч нар дээр буцаж очиод нөгөө болсон явдлаа ярьсан. Бид нар хатан булшин дээр очисон чинь чулууг нь өнгөрүүлчихсэн байсан. Дотор нь Есүс байхгүй байна. Тэр байтугай бүр хоёр гэрэлцэн хувцастай хүн биднэр Есүс энд байхгүй. Үгсэн хүмүүсийн дунд амьд хүнийг битгий хаагаадэ гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгээ хэлсэн чинь нөгөөдөл нь яас итгээгүй. Хов жив мэд буюу те зүгээр нэг хоосон яриа, хоосон үлгэр шиг тэд нар санагдсан. За тэгвэл өнөөдөр ч гэсэн Есүс үхлээс амилсан гэд хэлэхэд хүмүүс ямар балаа үлгэр яриад байгаа юм бэ гэж хэлдэг хүмүүс байдаг. За үнэхээр тийм байдаг. Яагаад гэвэл бид нар энэ хэсгээс бас харна. Итгээгүй хүний хувьд бол хүн үхлээс амилна гэдэг бол зүгээр л амьдрал дээр байдаггүй, болдоггүй зүйл учраас үлгэр мэт санагдав. Энэ хизээж бүтэхгүй юу балаа юм яриад байгаа юм бэ гэж үнэхээр хэлэхээс аргагүй байдаг. Тэгвэл Есүсийн дагалдагч нар хүртэл Есүсийг байхгүй байна, амилсан гэж байна гэд хэлэхэд тэд нар итгээгүй. Харин тэр үед Петр шууд босоод булш руу гүйсэн. Петр нөгөө юмыг лавлах дуртай, юмыг магадлах дуртай, баталгаажуулах дуртай хүнийхээ хувьд булш руу гүйгээд очисон. Тэгээд дотгошоо ороод нөгөө хатан булш руу ороод харсан чинь зөвхөн Есүсийн нөгөө цогцыг ороосон байсан даавал тэнд үлдсэн байсан. Харин Есүсийн цогц байгаагүй, Есүс байгаагүй. Тэгээ босон явдал юу болчихв? Энэ чинь юу болоод байна гэд гайхаад гэрлүүгээ буцсан байна. За чааш нь уншиж зүмөр 13. Үзэгтэн тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас 60 стадиа зайтай байдаг Эмау хэмээх тосгон руу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг инхүү ярьж хэлэлцэн явж байтал Есүс өөрөө тэдний дэргэд ирээд цугтаа алхав. Гэвч тэдний нүд халахлагдаж түүнийг таньсангүй. Есүс тэдэнд та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ гэсэн тэд зогсов. Тэд үнэхтэй байлаа. Тэдний нэг Клеоп гэгч түүнд энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимийн түр байгсны дунд танаас өөр байхгүй болов уу гэхэд тэр тэдэнд юу тэр билээ гэв. Тэгтэл тэд түүнд Назарын Есүсийн тухай маа тэр Бурхны өмнө бүх ард олны өмнө үг ба үүстэй хүчрхийг иш үзүүлэгч байсан юм. Түүнд манай ахлах тахилчид болон захирагчид үхлийн ял тулгаж түүнийг цовдлсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан нэгэн мөн гэж бид түүнд найдаж байваа. Энэ бүхнээс гадна энэ явдлаас хойш 3 өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь бидний гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булсан дээр очиод түүний цогцыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр иш нарын үзэгдлийг харснаа бидэнд ярьлаа. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явж эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд түүнийг олж хараагүй гэхэд Есүс мунхаг хүмүүсээ иш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхтэй хойрох сэтгэлтнүүдээ Христ энэ бүх зовлон эдлэн тэгээд өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү гэв. Тэгээд тэр мөшигээс эхлэн бүх иш үзүүлэгчид бүх бичвэрт өөрийнх нь тухай юу хийснийг тэдэнд тайлбарлав. Тэд зорж явсан тосгондоо ойртох үед тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. Тэд түүнийг ятхан бидэнтэй хамт байгаач нар хэдийн хивэж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж дотогш овоо.
Тэгээд тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж тал харж ерөөгөөд хувааж тэдэнд өглөө. Тэдний нүд нээгдэж Есүсийг танив. Гэтэл Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Тэд нэг нэгэндээ замд тэр бидэнтэй ярилцаж бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань дотроо шатаж байсан босуу гэд тэр даруй босож Иерусалим руу буцав. Тэд өнөөх 11 болон хамт байгсныг нь цугтай байхыг хараад тэдний эзэн үнэхээр амилсан Симонд харагджээ гэж хэлхийг сонсов. Тэгээд замд болсон бүхнээ болон хуваалтан түүнийг хэрхэн таньсан зэрэгээ ярив. За энд юу болж байгаа гэхээр Есүсийн дагалдагч нараас хоёр нь Есүсээс гадагшаа тэр Эмау гэдэг нэртэй тосгон руу явж байгаа. Эмау гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг 10 км-ийн зайтай ойрхон тийм тосгон байдаг. За тэгээд тэр хоёр хоорондоо за одоо Есүс бидний нөгөө найдаж исэн Израилийг аварна гэж хүлээж исэн аврагч маань үхлийн ял авчлаа, цовдлоо, үхчлээ. За одоо ингээд одоо юу болох юм болоо гэх. Бүр итгэл алдарчсан байдалтай явж исэн. Тэгээ явж яхад нь харин Есүс өөрөө бидний хажууд гарч ирээд та хоёр хоорондоо юу ярьж байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэн энэ ойрын өдрүүдэд нь Иерусалим даяар болсон энэ үмэн самуу, энэ шууган, энэ бүх үйл явдлын тухай та сонсоогүй гэж үү, мэдээгүй гэж үү гэж Есүс өөрт нь хэлж. Тэгээ та нар хэний тухай, юуны тухай яриад байгаа юм бэ гэж хэлэхдээ харин бид нар Назарын Есүсийн тухай ярьж байна гэсэн. Тэр Есүс тэр хүнийг бид нар Бурханаас ирсэн аврагч энэ Израилийг өстө авраад өөрчилснө гэж найдаж исэн чинь ийм юм болчлоо гэд хэлсэн. Тэгээд тэр үйл явдлаас хойш 3 өдөр болж байна. Тэгээд бидний гайхуулсан бас нэгэн үйл явдал нь гэхээр өнөө өглөө бидний зарим нэгэн эмэгтэйчүүд хадан булшин дээр яваад очисон чинь түүнийг амилсан гэж өөрсдөд нь Тэнгэр эснэр хэлсэн гэж. Тэгээд харин Есүс яг энэ үед за мунхаг хүмүүсээ та нар итгэхдээ яасан хойрог юм бэ? Би та нарт өмнө нь юу хэлж байсныг та нар санахгүй байна уу? Тэр та нарыг хүлээж ирсэн Христ буюу аврагч чинь зовлон идлээд тэгээд сүр жавхландаа орох ёстой байсан гэдгийг би та нарт зөндөө хэлсэн шүү дээ гэж хэлж. Тэгээд Есүс Мөшегөөс эхлэн буюу хуучин гэрээний хуулиас ахуулаад хуучин гэрээний хууль дээр тэр аврагчийн тухай, ирээдүйд ирэх тухай, тэгээд юу хийх тухай, дээрээс нь иш үзүүлэгчид юу хийж ирсэн. Бас дээрээс нь хуучин гэрээний бүх бичвэрээс өөрийнхөө тухай нэлээд гоё тайлбарлаж өгсөн. За энэ бол маш гоё Библи судлалын цаг байсан. Есүс хувьчлан өөрийнхөө тухай энэ хоёр дагалдагчдад зааж өгсөн. Тэгэхээр ямар азтай хоёр вэ те? Есүс өөрийнхөө тухай бүр хуучин гэрээний хуулиас ахуулаад за магадгүй 2-3 цаг нэлээд хэдэн цаг замд алхсан баг. Тэгж алхаж байхдаа яг энэ хоёрт хувьчлаад өөрийгөө за Библиэлд миний тухай ингэж заасан байт юм аа. Хуучин хуулиас ахуулаад иш үзүүлэгч тэгээд дуулаас ахуулаад энэ бүхэн дээр миний тухай юу гэж байдгийг өөрөө хувьчлан зааж өгсөн баг. Тэгээд яг нэгэн тосгон руу ойртоод ирсэн. Тэгтэн та нэг цаг нэлээ оройтсон байна. Та бидэртэй хамт байгаа чи битгий цаашаа яваач. Бидэртэй хамт байгаа чи гэж Есүсээс гуйсан. За тэгээд тэрнийхэн дараа Есүс тэднэртэй хамт байхаар болоод дотшоо орсон буюу байшин руу орсон байна. Тэгээд Есүс тэднэртэй хамт ширээнээ тутлаад тал хаваад ерөөгөөд хуваагаад тэднэрт өгсөн. За ийм үйл явдал хизээ боллоо. Бид нар Библийг уншиж гарсан тийм. Есүс баригдахынхаа уртлын өдөр 4 дахь өдөр тал хаваад хуваагаад за энэ бол миний төлөө юу та нарын төлөө өргөгдөх миний би цус мөн гэж хэлж ийсэн. Яг тэрнтэй төстэй үйл явдал энэ болж байгаа. Тал хаваад бурхан талархаад ерөөгөөд тэгээ хуваагаад дагагчдаа өгсөн. Магадгүй яг энэ үйлдэл нь Есүс цогцолтохоос өмнө хийж исэн зүйлийг тэд нар сануулсан байна. Яг тэгэхэд тэдний нүдэн нээгдээд Есүс байна штэ гэдгийг мэдсэн ба. Тэдний нүд нээгдэж Есүсийг таньсан. Тэгтэл гинэд Есүс тэдний хажуугаас яваад өгсөн. Нэгсэн алга болсон. Яг Есүсийн амилсан шин бие нь яг нэг юм шин чанартай. Яг нэг газараа байж байгаад гинтхэн яваад одоо өөр газар руу очих боломжтой. Тийм
шин чанартай. За тэгээд энэ хоёр дагалдагч маань цамд Есүс биднэртэй ярьж байхад бидний зүрх яаж ингэж бүлээцэж бүр шатаж байсан бэ гэж хоорондоо ярилцсан. Яагаад гэвэл эзэн энэ хоёртой хөвчлэн ярьж исэн, хөвчлэн зааж исэн. Яг тэр үед тэр хоёрын нүдэн нэгдээд бүр ойлгоод зүрх сэтгэл нь бүр халуун шатчихсан гэж. Дотроос нь шатчихсан. Тэгээд тэр хоёр Есүс өөрөө бид нөгөө амьдсан гэдээсэн Есүс чинь биднэртэй өөрөө уулзсан байна, биднэртэй ярьсан байна, биднэрт өөрийгөө тайлбарласан байна гэдгийг тайлбарлаж хэлэхээр буцаад Иерусалим руу явсан. Тэгээд Есүсийн 12 дагалдагч нар дээр очисон чинь өөдөөс нь тэд нар хоорондоо юу гэж ярьж ирсэн бэ? Эзэн Есүс Петрт бас Симон гэж Петрийг хэлж байгаа. Петрт бас үзэгдсэн байна гэд хоорондоо ярьсан. За тэгвэл одоо энэ Есүс өөрийгөө харуулсан хэдих тохиолдол болж байна. За өглөө эмэгтэйчүүдэд Есүс өөрийгөө харуулаагүй гэхдээ Тэнгэрлэгч амьсан гэдэг мессежийг мэдээг өгсөн. Тэгээд энэ хоёр дагалдагчид Есүс өөрийгөө үзүүлээд хамт явсан. За тэгээд дээрээс нь Петрт Есүс өөрийгөө харуулсан. Энэ ингээ 3 дахь тохиолдол. Петрт өөрийгөө харуулсан байна гэдээ ярьж байгаа. Нөгөө хоёр ч болохоор бид хоёрт Есүс өөрийгөө харуулсан гэж хэлгээд очисон чинь өөдөөс нь 11 дагалдагч нар бидний дунд байгаа Симон Есүс өөрийгөө харуулсан байна гэдээ хоорондоо яриад байж байгаа. За тэгээд ингэж байж завсраа. Тэгээд цаашаа Есүс одоо өөрийгөө дагалдагч нартаа үзүүлнэ. За цааш нь уншия. 36. Тэд ийхүү ярьж байтал Есүс өөрөө дунд нь зогсож тэр тэдэнд амар амгалан та нарт байх болтугай гэв. Гэвч тэд цочирдож айдсаар дүүрсэндээ сүнс үзэгдэв хэмээн боджээ. Есүс тэдэнд та нар юунд сандарч зүрхэнд чинь яагаад эргэлзээ төрнө вэ? Миний гар, миний хөлийг хараач. Би өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа над шиг яс мах байдаггүй юм а гэв. Тэр үнийг айлдаад тэдэнд гар хөлөө үзүүлв. Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс энд та нарт идэх юм байна уу гэж асуухад тэд хэсэг хайрсан загас түүнд өгөв. Тэр засыг авч тэдний өмнө идэжээ. Тэгээд тэр тэдэнд ингэж айлдав. Та нартай хамт байхдаа миний ярьж байсан ёсоор мөшөөгийн хууль, иш үзүүлэгчд болоод дуулалдах миний тухайд бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэд бичвэрийг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээвэ. За, энд Есүс одоо тэгвэл 11 дагалдагч нартаа бусад эмэгтэйчүүдэд өөрийгөө дахиад баталж байгаа. Би бол амьдсан гэдгээ харуулж байгаа. Тэгээд тэд нар хоорондоо Петрт харагдсан байна, энэ хоёр дагалдагчдад харагдсан байна, нөгөө эмэгтэйчүүдэд тэнгэр шилсэн байна гэдээ хоорондоо шуугаад ярилцаад байж исэн чинь Есүс өөрөө тэднэрт үзэгдээд сайн байцгаана уу гэдээ орж ирж байгаа. За энэ амар амгалан та нарт байх болтугай гэдэг нь ерөөсөө мэдчилгээний үг ба. Одоо еврейгээр шалом гэж хэлдэг. Тэр нь амар амгалан байх болтугай гэсэн утгатай. Есүс тэгээд тэдний дор шууд гарч ирсэн. Тэгээ нөгөөдөр чинь гайхаад юу болж байна гэд байжсэн чинь за та нар юунд сандраад байгаа юм бэ? Юунд айж ичээд байгаа юм бэ? Та нар юунд эргэлзээд байгаа юм? Миний гар хөлийг харагч. Яагаад Есүс гар хөлийг харагч байгаа? Яагаад гэвэл Есүсийн гар Есүсийн хоёр хөл дээр сорь байсан. Тэр юуны сорь бэ гэвэл модон загалмаа дээр хадаасаар хадуулаад эдгэрсэн шарх гэсэн. Хоёр гарын дээрээ хадуулаад хөлн дээрээ сорьтой хүн цогдуулсан хүн дээр л байна. За магадгүй янз бүрийн осол гэмтлээртэй ингэ сорьтой болсон байж болно. Харин Есүсийн хувьд бол үнэхээр энэ бол миний цогдуулсан нөгөө зүгээр нэг өөр нэг хүн нэгэн биш. Өөр нэг Есүс биш. Харин бүр нөгөө модон загалмаа дээр хадуулаад бүр цусаа гоожуулаад ясын үүрэлтэнтэй хадж исэн тэр Есүс чинь би байна гэж хэлж байна. Тэгвэл үнэхээр энэ бол өөр нэгэн биш. Есүсийн би өөрийгөө Есүс гэж харуулад байгаа нэгэн биш. Үнэхээр модон загалмаа дээр хадуулсан тэндээс амьдсан Есүс гэж өөрийгөө баталж байгаа. Тэгээ Есүс хэлэхдээ та нар миний гар хөлийг хар. Бүр итгэхгүй байгаад миний гар хөлөнд хүр үз тэмтэр байр
Яагаад гэвэл энэ бол хий үзэгдэл биш ээ. Та нар хий үзэгдэл үзээд зүүдлээд ингээд нэг юм хий хоос юм хараад байгаа биш. Та нар миний гарыг бариад үз хөлийг тэмтрээд үз миний хөл гаран дээр байгаа совийг хар гэж хэлж байна. Тэгээд Есүс цааш нь та нар хэрвээ зүүдэлж исэн бол те сүнсэнд чинь миний гар хөлнөөс мэдэрж байгаа шиг яс мах байхгүй. Харин надад яс мах байна. Миний шал хөл гаран дээр мань байна. Та нар мэдрээд үзэх гэсэн. Тэгээд тэднэрт ингэж хэлээд хөл гараа үзүүлсэн. Тэгээ нөгөөдөл нь бүр баярлан гайхалтай итгэж ядаад байхад нь бүр дахиад Есүс би бүр та нартай адилхан махан биетэй Есүс байна гэдгийг харуулахын тулд та нарт аливаа идхэн байна уу? Би юм идээд хий, бүр юм идэж үзүүлээд хий гэж. Магадгүй тэд нар зүүдлээ л авах гэж бодсон. Тэгвэл би бүр та нар идхэн байна уу гэхтэн Есүс тэдний өмнө загс идсэн. Тэгээ загсыг аваад тэдний өмнө нүдэн дээр нь би хоолойтой амтай миний бие махбод хоол иддэг махан бие мөн гэдгээ Есүс батлахын тулд ингэж ийдсэн ба. За тэгээд тэднээс дахиад ингэж хэлсэн. За би та нартай хамт байхдаа миний ярьж байсан ёсоор Мөшегийн хууль хуучин гэрийн дээр тэгээд иш үзүүлэгч дуулал номон дээр миний бичигдсэн бүхнийг биелэгдэх ёстой гэж би та нарт хэлж ийсэн. Тэгээд тэр бүхэн чинь одоо биелэгцэн. Би ирсэн, амьдэрсэн, та нарын төлөө амиа өргөсөн, тэгээд өглөөс өнөөдөр амьдчаад ингээ махан биеэрээ байж байна гэж. За тэгвэл өнөөдрийн номлоос миний хэлэх хамгийн ихний гол чухал зүйл юу гэвэл Есүс махан биеэрээ амьдсан. Махан биеэрээ өглөөс амьдсан гэдгийг бид мэдэрч. Есүс үхээд зүгээр сүнсээрээ амьдсан биш. Бүр Есүс нөгөө амьдарч байсан махтай, цустай, хоол иддэг, мэдэрдэг, явдаг, хөдөлдөг тэр махан биеэрээ амьдсан гэдгийг ойлгох. Есүс махан биеэрээ үхлээс амьдсан. Есүс бас зүгээр нэг түр ухаан алдчихад алдсан хүн байж яснаа гинтхэн эргээс хэрцсэн явдал бас биш. Есүс үнэхээр үхсэн учраас үгсэн гэдгийг нь баталж түүний хавирлуун хадгахад үгсэн гэдэг нь батлагдчихсэн. Тэгээд түүний цагалманаас буулгаад хадан булшин тавьсан. Үгсэн үнэхээр үгсэн байсан. Тэгээд тэр өмнөхөө дараа харин махан биеэрээ үхлээс амьдсан гэдгийг ойлгож байна. Есүсийн тэгвэл үхсэн, амьдсан явдал бол бодиттой үйл явдал. Энэ бол зүгээр нэг тийм сүнсний хүний биед мэдрэгдэхгүй, гарт баригдахгүй, эсвэл нэг зүүд нэг хий үзэгдэл юм шиг тийм явдал байгаагүй. Харин Есүсийн үхсэн нь, амьдсан нь бодиттой үйл явдал, дээрээс нь энэ бол түүхэн үйл явдал. Дээрээс нь Есүсийн үхээд амьдсан нь үнэхээр үхлийг ялсан ялалт байсан гэдгийг бид нар ойлгож байна. Есүс үхээд үхлийг ялна гэдгийг үхэл чи түүнийг барьж чадахгүй гэсэн би хуучин гэрэн дээр бичигдсэн үгийг биелүүлэхийн тулд үхлээс амьдсан. За тэгвэл бидний хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл нь Есүс махан биеэрээ үхлээс амьдсан. Энэ бол зүгээр нэг түр ухаан алдсан явдал байгаагүй, зүгээр нэг хий үзэгдэл мэд нэг тийм бодиттой биш үйл явдал байгаагүй. Харин үнэхээр махан биеэрээ цустай, биетэй, хөлтэй, гартай тэр биеэрээ амьдсан гэдгийг ойлгож байна. Хоёрдугаарт нь энд бидний унсан хэсэг дээр нүдэн нээгдээгүй үедээ нэг өснө нүд гэдэгтэй энэ махан биеийн нүд биш, сүнслэг нүд, зүрх сэтгэлийн мэлмий тэр сүнслэг ойлголт нь нээгдээгүй хүний хувьд бол Есүсийг үнэхээр таньж чаддаггүй гэдгийг харах. Өөрөөр хэлбэл сүнслэг нүдэн нээгдсэн хүн Есүсийн үхэл амьдлыг ойлгодог. Хэрвээ Есүсийг таньж чадаагүй бол тэр хүний зүрх сэтгэл нь Есүсийн үхэл амьдлыг ойлгохгүй. Тэгвэл энэ дээр 24-31-ээс 32 дээр дахиад эргээд харъя. Энд ингэж байна. Тэдний нүд нээгдэж Есүсийг танив. Тэдний нүд нээгдээд нэгсэндээ Есүсийг
тэр өөрийгөө тайлбарлаж байсан хоёр дагалдагч үнэхээр сүнслэг нүдэн нээгдээд ухаарлын мэлмийн нээгдсэн үедээ Есүсийг таньсан баг. Цааш нь дахиад 45 дугаар эшлэл дээр бичвэрийг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээгж байна. Нэг өсөндөө сүнслэг нүдэн нээгдсэн учраас Есүс ингээд үхээд амьдах ёстой байсан юм байна штэ гэдэг ойлголтыг хүлээж авсан. Тэгвэл эндээс бидний нэг ойлгох ёстой зүйл нь үнэхээр сүнслэг нүдэн нээгдсэн хүн л Есүсийн хэн бэ гэдгийг ойлгож авдаг. Есүст итгэдэг. Тэрнээс нааш хүн Есүсийн тухай хичнээн сонсоод хичнээн тэр хүн тайлбарлаад тэр хүн ойлгодоггүй, хүлээж авдаггүй, итгэдэггүй. Тийм учраас бид нар итгэдэггүй хүмүүсийн тухай Есүсийн ярихдаа сайн мэдээ тарахдаа юу гэж залбирах ёстой вэ? Бурхан минь та энэ хүний сүнслэг нүдийг та нээж өгөөч гэж. Та өөрөө хэрвээ өнөөдөр Есүст итгэсэн хүн бол итгээгүй байх үедээ таны нүд үнэхээр харанхуй, ойлгодоггүй, мэддэггүй, ухаардаггүй байсан гэдгийг үлээн зөвшөөрөх баг. Харин Есүст итгэсний дараа нүд ерөөсөө яг хав харанхуй байж байгаад гэрэл ассан юм шиг болдог. Тэр болтол яаж сонсоод, яаж тайлбарлуулаад, яаж хичнээн ч хүнээр тайлбарлуулсан бай, яриулсан бай, ерөөсөө хүний нүд нээгдэг. Харин сүнслэг нүд нь нээгдсэн үед бид нар Есүсийг таньж авдаг. Тийм учраас бид нар бас үнэхээр Бурхан минь таныг би улам илүү таньж мэдмээр байна гэж хүсэж байгаа бол эзэн минь та миний нүдийг та улам илүү нээж өгөөч. Бүр илүү тод болгож өгөөч. Таныг хэн бэ гэдгийг би улам илүү ойлгомоор байна гэж залбирах хэрэгтэй. Бидний сүнслэг нүд маань нээгдэж ижил бид нар Есүсийг хэн бэ гэдгийг таньж авна. Есүсийн хэн бэ гэдгийг таньсан нөхцөл бид нар жинхэнэ чин сэтгэлийн магтаа, чин сэтгэлийн хүндлэлийг, хайрыг буцаагаад бид нар Бурханд өргөж чадна. Тэгээгүй нөхцөл бид нар Есүсийг зүгээр л нэг магадгүй нэг мундаг нэгэн, хүчтэй нэгэн, сайныг хийдэг, залбирахаар хариулдаг нэгэн, эсвэл надад сайныг хийдэг, эсвэл би нэг залбирж явах ёстой ч гэдэг юм уу, тийм нэгэн гэж бодно. Харин бидний сүнслэг нүд нээгдэж Есүсийг жинхэнэ утгаар нь таньж авна. За цөмөр чааш нь уншия. 44-өөс. Тэгээд тэр тэдэнд ингэж айлдваа. Та нартай хамт байхдаа миний ярьж байсан ёсоор мөшөөгийн хууль иш үзүүлэгчд болоо дуулагдах миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэж бичвэрийг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээ. Тэгээд тэдэнд Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхэгсдээс амьлах болно. Нүглийн уучлалыг авчрах гэмшил нь Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд түүний нэрээр тунгалагдах ёстой гэж бичигдсэн юм а. Энэ бүхний гэрчин та нар мөн харагтун. Би эцгийнхээ амлсныг та нарт илгээн, харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хоттоо үлдэжээ. Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулan яваад мутраа өргөн тэднийг өрөөв. Тийхүү өрөөж байхдаа тэр нөгөөдүүлээс холдож тэнгэр өөд өргөлдөв. Тэд түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд буцан ирж сүмд байн байж Бурхныг магтсаар байв. За энд Иесусийн хэлж байгаа нэг чухал зүйл байна. 47 дугаар эшлэл дээр. Нүглийн уучлалыг авчрах гэмшил нь Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд түүний нэрээр тунгаглагдах ёстой гэж бичигдсэн юм а. За энд Иесус одоо үхээд амьлсан буюу хүн төрлөختний авах ёстой байсан ял шидэглийг тэдний өмнөөс үүрээд тэр ялыг нь идлээд тэр ялынхаа дагуу үхлээс амьлаад тэр нэг өсөндөө тэр ял шидэглийг бүрэн төлсөн учраас Есүс үхээд амьлсан учраас тэгвэл одоо хүн төрлөختний нүглийн уучлалыг авчрах гэмшлийг одоо та нар Иерусалимаас ахуулаад бүх үндэстэнд тунхаглах ёстой гэж хэлж байна. Энийг хизээ хэлж байна? Есүс амьсныхаа дараа хэлж байна. Зөвхөн Есүс үхээд амьсны дараа л сайн мэдээг Иерусалимаас ахуулаад зөвхөн юудэшүүд бас бүх үндэстэнд дэлхийд даяар бүх өндөрлөгтөнд сайн мэдээг тараах
одоо эхлэх цаг чинь боллоо гэж хэлж байна. Тэгвэл энэ цаг хүртэл Есүсийн үйлчлэл, Есүсийн хийсэн зүйлс нь ерөнхийдөө юудэчүүдийн дунд явж исэн. Харин тэгвэл Есүс үхээд бидний гин нүглийн бүх төлөөсийг, бидний өрийг бүгдийн төлөөд бүх үр төлөгдсөн одоо та нар уучлагдсан, уучлалыг хүлээж авах боломжтой болсон учраас одоо Есүс одоо та нар Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд гэж ааш. Энэ дотор Монгол нь орж байгаа, Австрид нь орж байгаа бүгд орж байгаа. Бүх хүндрэлтэнд, бүх үндэстэнд одоо харин нүглийн уучлалыг авчрах гимшлийг та нар тунхаглаарай гэж. Энэ бол сайн мэдээ. Сайн мэдээ юу вэ? Нүглийн уучлалыг авчрах гимшлийг тунхаглах нь сайн мэдээг тунхаглаж байгаа юм. Тийм учраас энэ бол үнэхээр яг одоо Есүс үхээд амьдсан учраас одоо бид нар сайн мэдээг үндэстэнд бүх үндэстэнд хүргэх боломжтой болж байна. Хэрвээ Есүс үхээд амьлаагүй байсан бол энэ нүглийн уучлал тунхаглагдах боломжгүй гэсэн. Харин тэгвэл Есүс үхээд амьдсан учраас өнөөдөр бид нар эзний нэгүслийг аваад уучлалыг аваад суух. Энд эзнийг магтаад хүндлээд эзэнд эргээгээд хайрыг, хүндлэлийг өргөх боломжтой болж байна. За тэгээ би хэлсэн 3 зүйлээ дахиад сануулъя. Нэгдүгээрт нь Есүс махан биеэрээ үхлээс амьсан гэж ойлгох. Махан биеэрээ. Хоёрдугаарт нь сүнслэг нүдэн нээгдсэн хүн л Есүсийн үхэл амьдлыг ойлгодог. Сүнслэг нүдэн нээгдээгүй хүн Есүсийг харж, таньж, ойлгож, хүлээж авч, итгэж, найдаж чадахгүй гэсэн үг. Гуравдугаарт нь Есүс үхээд амьсан учраас гэмшил нүглийн уучлалыг тунхаглах боломжтой болсон. Тийм учраас өнөөдөр бид нар аврагдаа сууж байна. Есүс үхээд амьсан учраас өнөөдөр бид нар эзний нэгүслийг аваа сууж байна. Эзний нэгүслээр үнэхээр бусдад бас сайн мэдээг хүргэх гээд сууж байгаа. Амен. Тэгээд цөмөрөө үнэхээр Есүс үхээд амьсан учраас ямар гайхамшигтай зүйл, ямар гайхамшигтай боломж, үүд хаалга бидний өмнө нээгдсэн бэ. Бидний амьдрал харанхуугаас гэрэл рүү гарах боломжтой болсон. Бидний амьдралдаа яс шийдэглээс бид нар эрх чөлөө рүү гарах боломжтой болсон. Бидний амьдрал мөнхийн ял, мөнхийн тамд байсан бол харин бид нар мөнхийн ам, мөнхийн аз жаргал, мөнхийн улсад бид нар очих боломжтой болсон. Энэ зөвхөн нэг л зүйлээр дамжин боломжтой болсон. Тэр юу вэ гэвэл Есүсийн үхэл, Есүсийн амьлал. Есүс үхээд амьлаагүй бол энэ зүйл хийх боломжгүй байсан. Тэг цөмөр эзэн намайг залбирцгаая. Эзэн намайг талархъя. Үнэхээр Есүс үхлээс амьсан нь бодиттой үйл явдал байсан, гайхамшигтай үйл явдал байсан. Тэгээд эзэн бас бидний нүдийг улам илүү нээж өгөөсэй. Тэгээд бид нар эзний сайн мэдээг тунхаглахын төлөө улам илүү зоригтой байхаасаа гэж цөмөр залбирая. Тэгээд Австрийн Линзэд байгаа, Австри улсад байгаа, Европт байгаа, дэлхийд даяар байгаа. Эзний сайн мэдээс тунхаглагдах ёстой хүмүүст цөмөрөө хүрцгээе, явцгаая, сайн мэдээ хүрэх боломжтой болсон. Халелуя. Эзэн бурхан минь танд бид нар үнэхээр баярлалаа. Есүс та үхлээс махан биеэрээ бодтойгоор амьсан та энэ бол үнэхээр гайхамшигтай ялалт байсан. Баярлалаа. Есүс та үхлийг ялж, үхлийг ялсан хүчтэй гэдгээ та харуулж өгсөн баярлалаа. Та үхлийг ялсан эрх мэдэлтэй гэдгээ та өнөөдөр харуулж, та өнөөдөр амьд байгаа учраас эзэн минь баярлалаа. Тэгээд эзэн минь та бас бидний нүдийг нээж өгсөн талархъя. Тэгээд сүнслэг нүд нь нээгдээгүй байгаа, бэлмийн нээгдээгүй байгаа бүх хүндрэлтний төлөө танаасаа гуйж байна. Эзэн минь таны үхэл амьдлыг ойлгохын тулд эзэн минь бидний зүрх сэтгэлийг нүдийг та нээж өгч, та бидний оюун ухааныг та нээгээч гэж гуй. Тэгээд эзэн минь та үхээд амьсан учраас өнөөдөр бид нар таны нүглийн тэр уучлалыг, гэмшлийг тунхаглах боломжтой болсон. Эзэн минь тэгээд үнэхээр бид нар таны өмнө бас жинхэнэ чин сэтгэлээсээ гэмшиж таны уучлалыг авч таны сайн мэдээг тунхаглахад эзэн минь та биднийг босгооч, зэмсэглэж, хүчийг өгөөч гэж гуй. Та бидний дунд агуу ажлаа хийж өгөөч эзэн минь.
Есүс. Үнэхээр үхлээс амилсан тань бүх алдар, бүх магтаалыг хүргэе. Агуу эзэн, амьд эзэн Есүс танд баярлалаа. Тань бүх алдрыг хүргэе. Та дэлхийд даяар таны сайн мэдээгээр үнэхээр хүн төрлөختөн танд бүх алдар магтаалыг хүргэх болтугай. Эзэн минь таны үхлийг ялсан тань бид бүгд талархахыг хүргэе. Аамен. Амен.